За иргэдийн орон сууцнд амьдрах хүслийг биелүүлэгч ипотекийн зээлийн журамд байс хийгээд л өөрчлөлт ордог. Тэгвэл 8% байсан ипотекийн зээлийг за 5% рүү шилжүүлэх гэж байгаа хэмээн иргэдэд баггүй хүлээлт үүсгэж байсан. Харин шинээр баталсан журамдаа ипотекийн 5%-ийн зээлийг 9 дүүрэг 21 аймгийн аслагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдсан болон шин суурьшлийн бүсүүдэд амьдрах гэж байгаа иргэдэд олгохоор болоод байсан. За тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг улсын хурлаар хэлэлцэж ипотек руу 30% шилжүүлэх асуудал ч мөн яригдж байсан юм а. Харин сүүлийн үед нийслэлийн төвийн барилгуудыг ч 5% шилжүүлж магадгүй мэдээлэл гараад байсныг бид салбарын сайдаас нь тодорхойллоо. Барилга хотоогоолтын яамнаас бол ипотекийнхээ зээлийн журамд өөрчлөлт оруулаад ингээд явсан. Бид нар 100 м квадрат хүртэл бол 8%, 5% байхаар за 100-аас дээш 8% байхаар явсан. Засгийн газрын тогтоол гарсан. Гэсэн хэдий боловч улсын хурал дээр тэтгэврийн нөөц сантай холбоотой хуулийн төсөл өргөн баригдаж тэтгэврийнхээ нөөц сангаа ипотекийнхээ зээлийн журамтай зээлтэйгээ уялдуулах одоо тэр бодлогын хүрээндээ энэ одоо засгийн газраас гарсан болон манай одоо гаргасан бодлого маань алдагдсан. Тэгээд өнөөдөр бол 8%-аас 5% руу тодорхой тохиолдлууд буюу суурьшлийн бүсүүдтэй холбоотойгоор өөрчлөлт орж байгаа. Тэр хорооллын дахин төлөвлөлт буюу аслагдсан гэр хороолол арслагдсан 3 дүүрэгт за ашиглалтын шаардлага хангаагүй одоо газруудад буюу одоо хуучнаар бид нэр ярьж сурсан эхэмлийн шарууд гэх мэтийн одоо ийм заашгүй шаардлага одоо мэргэжлийн ялтын газраас нураах заашгүй шаардлагатай болсон дахин төлөвлөх шаардлагатай ийм газруудад за дээр нь 21 аймагт ингээд энэ ипотекийн зээлийн 5% маань хэрэгжих боломжтой болж эхэлж байгаа. Харин сайдын ярьж байгаагаар бол шин суурьшлийн бүс гэдгийг ахиныг харах шаардлагатай болоод байгаа талаар хэлж байна. За тухайн 2010 оны үеийнхээс өдийд шин суурьшлийн бүсүүд нэмэгдсэн байгаа учраас энэ асуудлыг маш тодорхой болгохгүй бол дараа нь асуудал үүснэ гэдгийг хэлж байсан юм а. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас барилга хотоогоолтын яамнаас одоо санал авахаар ирүүлсэн байгаа. Шин суурьшлийн бүс буюу шин суурьшлийн бүсээ юу гэж ойлгох юм гэж. Тэгэхээр шин суурьшлийн бүсийг бид нар өнөөдөр зөвхөн нийслэл хоттой холбоотой асуудлыг бид нар бол энэ ипотекээр шийдэхгүй шүү дээ. Бүтэн 21 аймаг одоо 9 дүүргийн хэмжээний асуудлыг манай барилга хотоогоолтын яам хариуцаж газрын нэгдсэн бодлогоор хариуцаж ажилтныхаа хувьд шин суурьшлийн бүсээ яаж үзэх вэ гэдэг дээр бид нар мэдээж олон талаас нь санал авч байгаа. 21 аймгийн засаг дарга нийслэлийн засаг даргаас ерөнхийдөө хотын нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газраас санал авч байгаа. Тэгэхээр тэр шин суурьшлийн бүсийг эхний ээлжинд бол хүн амьттай хүн ерөөсө шинээр оршин суугаагүй ч гэдэг юм уу. Эсвэл инженерийн дэд бүтээс яваагүй тий газруудыг бид нар шин суурьшлийн бүс гэж ойлгоно ч гэдэг юм уу. Ингэж тодорхой томьёолж гаргаж яаж бид нар ипотекийнхээ зээлд оруулахгүй бол энэ одоо манай дээр одоо засгийн газрын хэрэг эрхлэх газраас санал авахтай холбоотойгоор одоо аж ахуйн нэгжүүдээс, хувийн аж ахуйн нэгжүүдээс манай энэ бүсийг одоо шин суурьшлийн бүстэй оруулаад өгөөч гэдэг ийм саналуудыг тавиад яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө бидний нэр зааж оруулах нь өөрөө энэ бол болохгүй асуудал. Байршил газар зүйн онцлогоор нь харгалзаж бид нар энэ шин суурьшлийн бүсээ гэр хорооллын дахин төлөвлөлт чанарын шаардлага буюу ашиглалтын шаардлага хангахгүй газруудаа гаргаж өгнө гэсэн ийм саналаа удахгүй боловсруулаад хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Ямар ч тач хотын төвд орон сууц авахд 5% ипотекийн зээл үйлчнэ гэсэн мэдээлэл одоохондоо ташаа юм байна. За магадгүй эдийн засгийн хүндрэлтэй байгаа учраас энэ журамд өөрчлөлт оруулах боломж байхгүй байх гэдэг дүгнэлтэнд хүрч байна.